шүтлэг гэдэг бол гэгээр л төрөх зам мөн. Ер нь шүтлэг гэдэг бол аливаа хүн чинь юмд итгэж байж аливаа сайн сайхныг бүтээн ш. Тэгэхээр хүн заавал одоо гончгсон лам багш гурвтаа итгэж байж ямар нэгэн сайхан амжилт гарч байгаа. Айлгэр ч гэсэн бас хань жилдээ итгэж байж тэр итгэл дээр тогтож байж сайхан ач харгал үүсч тийм ээ сайн сайхан амьдарч байгаа. Тэгэхээр бол хүний шүжиг бол байж аливаа нэг сайхан зүйл бий болно. Тийм ээ юмд итгэдэг байж тэр сайн сайхан зүйлийг өөртөө бий болгож авна. Хүний амьдрал хүмүүний амьдрал гэсэн бусдыг одоо хайрлахын тулд өөртөө итгэдэг байж л бусдад сайн сайхан зүйл өгч чаддаг ш. Тэгэхээр би бол шүжиг бишрэл гэдэг бол хүн заавал байх ёстой нэг зүйл гэдэг. Тэр тусмаа ер нь шүжиг бишрэл бол мэдлэг босралтай хүнд бол илүү байдаг. Юмыг үдж таних тусам хорвоогийн мөн чанарыг одоо ойлгох таних тусам хүн аливаа зүйлд итгэж аливаа зүйлийг тийм ээ төлөв тэмүүлж тэр итгэлдээ хөтгөдөж сайн сайхан зүйлийг бий болгож байдаг. Одоо би ч гэсэн бурхан шашны одоо номыг үзэж гэгээр төрнө гэдэг итгэл надад байгаа учраас би өдөр хүртэл сайхан номыг багшийн зааж өгсөн сургаалыг цааш нь бас хэрэгжүүлээд олон сайхан багш нараас сонсож судалж би мэдэлж байгаа. Бас л нэг одоо лам шүү дээ. Тийм учраас бүгдийг бол итгэл одоо найдвар гэдэг юмнаас бий болно л доо. Итгээд бишрэн шүтэд явах юм бол тийм итгэл найдвар гэж байна. Тийм итгэл найдвар хоёр байж л хүний юм бий болно шүү дээ. Тийм ээ. Тэрнээс хитэж шаналхгүй сэтгэл үүснэ шүү дээ. Сайн сайхан төрөх зам бол. Тэгж л бодод юм энэ бод бол.